За одонтой гишүүнийг асуултаа асуухыг урьж байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. Тэгээ эрүүл мэндийн салбарынхандаа бас амжилт хүсье. Өнгөрсөн хугацаанд үнэхээр олон сар жил нойр хоолгүй эсвэл хүнд нөхцөлд ажиллаж байна. За вакцинжуулалтын мэдээ бол гар утсанд өдөр болго ирдэг. Би нөгөө дархлаажуулалтын ажлын хэсэгт байгаа учраас за энэ мэдээг харж байхад бол хурдтай вакцинжуулалт бол гайгүй сайн л явж байна. За хит хитэн асуудал байна. Надад иргэдээс ирж байгаа гомдлуудыг ерөнхийд нь би нэг тоомлоод хүргэхээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн байдал маш хүнд байна. Ор хүрэлцэхгүй байна гэсэн ийм асуудал байна. Энэ асуудал ер нь хизээ шийдэх вэ? Хоёрдугаарт хөсвөтийн гомдол бол ер нь сүүлийн хэдэн сар нэлээд ирсэн. Энэ юу вэ гэхээр бүр дэндүү заваан байна гинэ. Гэхдээ та тэр сэхэний тасаг масаг ямар бүр арайчтай яаж халдвар өвчин судлалын үндэсний төв гэж байгаа хэрнээ үнэхээр бүр аимшигтай заваан байна гэж. Би одоо маргааш ч юм би явж очиж үзнэ өөрөө. Тэгэхээр энэ дээр засвар ер нь хийдэггүй юм уу? Зөндөөл мөнгө одоо төсвөлүүлээл та нар авч гин. Хэрвээ огт юм мөнгө ч өрөхгүй бол одоо төсөв шийдэх гэж гин. Тэр засварын мөнгөний шийдэж үгүй. Энэ асуудлаар бас тайлбар өгөөч. Энд ч бас арай болохгүй. Тэгээ тэр хүмүүс чинь тэндээсээ давхар өөр өвчний халдвар аваад гарч ийн шүү дээ. Энэ асуудал дээр тодорхой хариулт авмаар байна. Яагаад энэ эмнэлгээ ингээд тордоод засвар хийгээд цэвэрлээд иж болдгоо юм бэ? За ковидын нас баралтыг би бас энэ Америкийн нас баралттай ингээд өвчнийх нь хүмүүсийг судалгааг нэлээд харлаа. Суур өвчтөй хүмүүс нь бол нэлээд нас барсан байна. Одоо жишээлбэл би зөв нэг л орны жишээн дээр одоо таргалалттай, сахартай гэсэн. Тэгэхээр энэ монголчууд бас нэлээд суур өвчин одоо их байгаагаас энэ ковидын нас баралт өндөр боллоо гэж сая бас би нэлээд нийтлүүд уншсан. Сахартай, таргалттай. Тэгэхээр энэ нийгмийн эрүүл мэндийн тухай хууль чинь одоо яасан бэлээ? Өргөм би нэг санаачлан гэд бэлтжижсэн 12-оос 16-нд ер нь хууль батлагдсан уу, хуультай юу, хуульгүй байгаа юу? Энэ дээр хууль одоо засгийн газраас өргөн барих гэж байгаа юу? Энэ дээр бичээж. За тэр халдвар тарж байгаа нөхцөл байдал гэдэг чинь Улсын онцгой комиссийн удаа дараагийн буруу шийдвэрээр энэ халдвар тарж байгаа шүү. Жишээлхэд дээр үед нэг одоо дээр ич явахдаа хэдэн сар дэлгэнэ хатуу хөл хориод тогтоогоод бүх машинуудыг нэг нь ч явуулахгүйгээр бүгдийн нийтийн тээвэр чигсэн. За нийтийн тээвэр дотор жинхэнэ тэр жижигхэн унаан дотор ч хэдэн одоо 20-30-аар шахацалдаад жинхэнэ халдвар чи хамгийн хурдан тархсан. Тэгээ бүх дэлгүүрүүдэд хаачаа хэдхэн дэлгүүр онгоолгоод тэр хэдэн том дэлгүүр дотор нь бас хүмүүс очирлоод халдвар тарсан. Тэгэхээр аль болохоор энэ юусоо тараан байршуулах гэдэг энэ онлоо жоохон бариул яасан юм бэ? Гэхдээ тэр хувийн машинаараа хүмүүс зорчиж илээ л дээ халдвар тарахгүй л болоо. Одоо тэгээ дахиад нийслэл төр нэг шийдвэр гарах гэж байна гэд бас хэвлэлээр бичигдэж байна. Юу вэ гэхээр бүх төрлийн албаа хаагчдыг одоо машинаар нь явуулахгүй гэдэг ч юм уу. Эсвэл одоо нийтийн тээврээр явж байгаа хүнд 1 сая төгрөг өгнч гэдэг юм. Эн чинь нэг талаараа төгжрөл шийдэх боловч нөгөө талаараа энэ халдвар чинь дахиад нэмэгдэхгүй юу? Чи бас л хүний эрхийн зөрчил яригдэн штэ. Тэгэхээр энэ талаар бас нэг мэдээлэл өгөөч. За хамгийн сүүл цалин хөлсний асуудлууд дээр эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсний нөгөө нэмэгдэл урамшуул юу болсон бэ? Энэ дээр товч мэдээлэл өгнө.